За орой минь төргий явж дараа. Одоо та бүхэндээ нэгдүгээр сургуулийн онлайн сургалтын систем буюу дижитал сургууль руу яаж хүүхдийнхээ хаягаар нэвтэрч орох вэ? Google Meet-тэй яаж тохируулах вэ гэдгийг нь Google Meet-тэй яаж орох вэ гэдгийг нь заах гэж байна. За үүний тулд бол яах вэ гэхээр нэгдүгээр сургуулийн веб хуудас болох Schooling Edu-цэг хэмжээд веб хуудас руу ороод нэгдүгээр сургууль гэдэг энэ линкэн дээр дарчихна. За энэ линкээр орох дээр дараах зүйлс гарч ирж байгаа. Нэгдүгээр сургууль онлайн систем нэвтэрнэ гэдэг. За бид нар сурагч нэвтрэх гэж байгаа учраас бол сурагч гэдэг линкэн дээр дарна. Сурагч дээр дарна. За энэ чинээс Gmail ашиглаж шууд нэвтрэх гэж. За гарч ирж байгаа цонхонд та бүхэн хүүхдийнхээ хаягийг нь хийж өгөх ёстой байгаа. Хүүхдийнхээ хаягийг нь. За хэрвээ таны компьютер хүүхдийнх нь систем нэвтрэх компьютер болоод за тухайн таблет хөрөмжөн дээр өөр мэйл хаяг бүртгэлтэй бол тэднүүсийг хасж агаад за зөвхөн яг энэ мэйлээр нь оруулвал хүүхэд нь сүүлд нь ороход бол маш их хялбархан ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. За мэйл хаягаа оруулчаад дараах гэсэн төвчийг дарчээ. За нууц үгийг бас оруулна. За нууц үгийг бол өнгөрсөн удаа бол та бүхэнд ангийн багш нараар дамжуулж бол мэйл хаягны нууц үгийг явуулсан байгаа. За ингээд ороход нэг дараах сонголтууд гарч ирнэ. Баталгаажуулалт. За баталгаажуулалт сургууль талбараас за та бүхэн нэгдүгээр сургууль гэдгийг сонгоно. За дараа нь регистрийн дугаар оруулах хэсэг байна. Регистрийн дугаар оруулах хэсгээр регистрийн дугаарын үсэг жижиг үсэгтэй бичигдсэн болохыг анхаараарай. Жижиг үсэгтэй бичигдсэн болох юм. За тэгээд сурагчийн код гэдэг дээр за анги удирдсан багшраас та бүхэн шинээр ийм код авах юм байгаа шүү. Мэйл хаягны нууц үгнээс арай өөрөөр үүсгэгдсэн ийм код байгаад байгаа. За энийг хийгээд энэ сурагчийн кодыг хийгээд хадгалах товчийг дарна. Энэ үүдлийг зөвхөн нэг л удаа хийнэ гэдгийг анхаараарай. Нэг л удаа хийнэ. За ингээд энэчнээс бол юу гэхээр сургуулийн яг хичээлүүд, даалгаврууд, миний дүн гэдэг талбарууд байхад гадна дашборд гэдэг талбар дээр энэ Google Meet-ийн icon байна. Google Meet-ийн icon. За энэ icon дээр дараад за үндсэн Meet өрөөрөө нэвтрэх орох боломжтой гэсэн. Нэг зүйлийг анхааруулхад бол энэ дээр хэрвээ таны нөгөө түрүүний сануулсан өөр мэйл хаяг бүртгэлтэй болвол бүртгэл сэлгэх гэдэг дээр дараад заавал энэ Schooling Edu-цэг гэдэг мэйл хаягаа сонгож ороорой гэж хүсье. За анхаарланд тулсан баярлалаа.